За 2029 он хүртлээр бид нар эдийн засаг бол нэг 5.8-аас 6.3% өснө гэж тооцож байгаа. За өнөөдрийн бидний байж байгаа байдал бол төсвийн алдагдал 1.4 их 80 эхний улирлаар. За 27 оны хөгжлийн төлөвлөгөөн дээр бид нар 15.3 их 80 төгрөгийн санхүүжилт хийнэ гэж одоо хөгжлийн төлөвлөгөө явж байгаа. Тэргүүн шадар сайд бол хамгийн их давтагдж байгааг бол их усэр байхгүй. Бид нарт шинэ юм хэрэгтэй байна. Би танд нэг шинэ гаргалгаа хэлж өгье. 2026 онд энэ онд шүү. Оюу толгой төсөл дэлхийн одоо хамгийн алдартай Morgan Stanley банкны судалгаагаар энэ онд 5.2 тэрбум долларын ашигтай ажиллана. Энэ бол 18 их 80 төгрөгийн зардлаасаад ашигтай ажиллана гэдэг ийм тооцоол 3 сарын өмнө гаргасан. Энэ 18 их 80 төгрөгийн оюу толгоон 26 онд авах ашигын 34% нь бол 6 их 80 төгрөг байхгүй юу? 6 их 80 төгрөг шүү. Бидний 27 онд баталж байгаа хөгжлийн төлөвлөгөөний нийт санхүүжилтийн 40% дүүц үзэх хэмжээ юм. Тэгэхээр тэргүүн шадар сайдаа би танаас асуумаар байна. Та бас 4 удаа сонгогдсон туршлагатай олон зүйлийн ард гарч ирсэн улс төрчин. За хувь улс төрчийн хувьд энэ оюу толгоон 34% оногдох 6 их 80 төгрөгийг бид нар авах эрхтэй юу? Авах нь зөв гэж бодож байна уу та? Яг таны би хувийн бодлыг сонсомоор байна. Нэгдүгürt та тиймгүй гэж яагаад яг нэг хариулаад өгч. За хоёрдугаарт хөгжлийн төлөвлөгөө за төсөөллөө бид нар ярьж байгаа. Энийг одоо эдийн засгийн хөгжлийн яам хийдэг. Тэгэхээр энэ 6 их 80 төгрөгөөр яг юу хийж болох вэ? Бид нар 26 ондоо 27 ондоо энэ 6 их 1 төгрөгөөр яг юу хийж болох боломж биднэрт байна. Яг маш хоёр ойлгомжтой асуултыг эхлээд танаас асууя. За энэ хоёр тэргүүн шадар сайд хариулъя. За Монгол улсын засгийн газар амлсандаа байх ёстой. Олон улсын болон бусад хөрөнгө оруулалтын хийсэн гэрээгээ биелүүлэх үүрэгтэй. Миний зарчим тийм л байдаг. Гэрээгээ сайжруулах асуудал бол дараагийн асуудал. Сайжруулахын тулд засгийн газраас үүрэг даалгавар өгөөд толбогдох сайдууд хилцээрээ хийгээд амжилтанд хүрж байгааг та бүхэн мэдж байгаа. Тэрнээс гэрээний загаагүй үнийн өсөлтийн орлогыг бид олох ёстой, авах ёстой гэсэн зүйл одоо би та надаас асуугаад байгаа шүү. Тэгэхээр бид ямар гэрээ байна? Тэр гэрээгээ бид биелүүлж ээж хариуцлагатай байж ээж гадаа дотоодын хөрөнгө оруулалтыг татнаа л гэж би бодож байна. Мэдээж 6 их 80 гэдэг чинь их хөрөнгө зөвхөн 27 оны хөрөнгө оруулах болцоо 2.2 их 80 байна шүү дээ. Тэрнээс одоо 3 дахин их болцоо байна гэсэн үг та ярьж байна. Мэдээж энэ хэмжээнд одоо эдийн засаг нийгмийн тулгамдсан маш олон асуудлыг шийдэх болцоо энд бол байгаа. Гэхдээ энэ үсэж байгаа жилийн ашиг шууд Монгол улс 34-ыг авах ёстой гэж үзэж болохгүй гэдгийг бол би өөрөө сайн мэдэж байна. За тодруулъя. Батнаар гүшин. За Монгол улс амлсандаа байх нь зөвөө. Бид нар амлсан амлалтанд байх хэрэгтэй. Хөрөнгө оруулагч тал бас амлсан амлалтанд байх хэрэгтэй. Ингэж харилцан ашигтай урт хугацаанд үргэлжилдэг. Хөрөнгө оруулагч тал гэрээ хийхдээ 58%, 53% гэж амласан шүү дээ. Өнөөдөр тэр өгөөч дотроос бид нар 5% амнаатал авж байгаа. Бусд нь бүгд маргаант. Татварууд бүгд маргаант. Ноогдлох шиг байхгүй. Тэр амлалт билег шүү дээ. Бид нар амлалтандаа байж байгаа нөгөө тал бас амлалтанд байх хэрэгтэй. 6 их 80-ийн өгөөж авах боломж байгаа шүү дээ. Хувийн нөлөөлөгчийн гэрэн дээр бүх зээлд үсний дараа ноогдлоо шиг авна гэж. 5 сарын өмнө батлагдсан 120 дугаар тогтоол дээр хувийн нөлөөлөгчийн гэрээг харилцан дүгнээд өөрчлөё гэдэг 120 дугаар тогтоолоор чиглэл өгөгдсөн байна. Улсын хурлаас бол ажиллаа хийцэн ш. 102 дугаар тогтоолыг та уншаарай.
Энэ ногд ашиг аваач. Авахгүй тэгээд эсвэлтгүй ингээ хараад байгаад юм уу бид нар? За хариулъя. Засгийн газар гэрээ ихтэй улсын хурлын баталсан тогтоол удирдмж заасын дагуу л ажиллаж байгаа. Тэр хүрээнд хэлцээрийн багууд ажиллаж байна, тагцтай байна. Сая менежментийн гэрээний төлбөрийг буулгах асуудлыг шийдвэрлсэн. Одоо оюутлын орд газрыг ашиглахад авсан зээлийн их усүртэй холбоотой хэлцээрүүд явагдаж байна. Энийг бид нар улам сайжруулаад явна. Энэ төлөө л явна. Тэрнээс одоо бол яг ийм үн өссөн ашигтай байна. Одоо мөнгө ав гэдэг асуудал жоохон цохимжгүй. Энэ чи маш их хөрөнгө оруулалт маш олон жилийн хөдөлмөр зарцуулж өнөөхөн зэрэгт хүрч байна шүү дээ. Авсан зээлээ төлөх ёстой. Олон улсын банк санхүүгийн байгуулсан гэрээгээ тэд бас биелүүлэх ёстой. Энд Монгол улс хөрөнгө оруулагчийн хувьд хяналттай бай төв зай ажиллуулад ажиллаж байна. Сайжруулах ёстой. Миний яг хувийн байр суурь гэдэг бол би энэ 34%-ийг эзэмшсэн шийдвэр бол алдаатай гэж үздэг. Бид зөвхөн роялтайгаа За гүйцэж хариулъя. Ихэр зад. энэ бидэнд маш том сургамж болох байх. Асар хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан салбар орд газар руу хувь эзэмшилт орсон асуудал маань бидний алдаа байсан гэж би үздэг. Бид харин энийг роялти буюу экспорт болгоноос шууд ногд орлого аваад явсан бол өнөөдөр эдийн засгууд бид нар хамаагүй илүү байх байсан гэдэг дээр бол ийм бодолтой байдаг. Ер нь цаашдаа ч гэсэн энэ хувь эзэмших, төрийн хувь хэмжээг нэмэгдүүлэх гэдэг зүйлээс айлгуулт татгалзмаар байна. Монгол улс татвараа, хураамжаа, шаардлагатай бол өсөн нэмэгдэх татвар роялтайгаа аваад тэр хувийн хвшлийг хөрөнгө оруулах ажиллах болцоог хангаал явах ёстой. Батнайрамд гишүүн. За сүүлийн 20 жил зүйл бол оюутлын хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлэгчийн гэрээ. Энэ 20 жилийн туршид бид нар үндсэн хуулиа хэдэн ч удаа өөрчлөлөөд амьдрал баншд өөрчлөгдөн, сайжрна, нөхцөл байдал өөрчлөгдөн. Ганцхан өөрчлөлттэй зүйл бол хөрөнгө оруулалтын гэрээ. Нөгөө нэг хөрөнгө оруулагчдад амлсан амлалт. Хөрөнгө оруулагч гэсэн Монгол улсын ард түмэнд амлсан амлалтаа бас биелүүлэх ёстой юм. Гэрээ гэдэг бол харилцан ашигтай, харилцан хүндлэлтэй энийг гэрээ гинэ. Хит нэг талыг барьсан бол энэ гэрээ биш шүү дээ. Ийм амлалт өгөөд өнөөдөр өгөөж та хардаа. Бид нар 5% амнаатаас өөр өгөөж бол хэцүү шүү. Татврын маргаан аралд, татвар бүгд маргаанд. Ноогдол шиг байхгүй. Тэгэхээр энийг л бид нэр засах ёстой маа. Энэ дээр маш том боломж байгааг бид нар бүгдээрээ харж байгаа шүү. За Батнайрамд гишүүн.